Дулаан цахилгааны үн нэмэгдээд удаагүй байхад одоо эрчим хүчний яамнаас автомашин худалдаж авах нэ гэдэг мэдээлэл одоо нийгэмд гарч энэ нь одоо олонний шүүмжлийг татаад байна л да. Чухам одоо ямар учраас энэ автомашин худалдаж авах гэж байгаа талаар та тодруулаач. За нэгдүгээрт манай байгууллагын орлоготой үн цахилгаантай холбоотой ямар нэг тийм орлого байхгүй. Энэ машины тендер бол Эрдэнэ-Мөрөнгийн усан цахилгаан станцын төсөл явахтай холбогдуулаад авч байгаа. Эрдэнэ-Мөрөнгийн усан цахилгаан станц маань Ховд аймагт байрлаж байгаа Улаанбаатар хотоос 600-500 гаруй километрийн зайд оршдог. Эндээс техникийн ажилтнууд, инженер техникийн ажилтнууд очиж талбай дээр ажиллахад зориулагдсан ийм зориулалттай тээврийн хэрэгсэл улсын төсвөөр тавигдсан 23-22 онуудын улсын төсөв тавигдсан хэдий ч төсөл хэрэгжиж эхлэегүй байсан учраас хоошлогдоод явж байгаад энэ жил төслийн санхүүжилт шийдэгдсэнтэй холбоотойгоор ингээд явж байгаа ажил юм байна. Тэгэхээр цахилгаан дулааны үн нэмэгдээд одоо нэмэгдсэн өртгөөр нь автомашин худалдаж авах гэж байна гэдэг ойлголт бол буруу ойлгож болох уу? Тийм, энэ бол Монгол улсын төсвөөр тавигдсан улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил байна. Ер нь Эрдэнэ-Мөрөнгийн цахилгаан станцтай холбоотой одоо бүтээн байгуулалтын ажил одоо явагдах нэ гэж ойлгож байгаа. Тэгэхээр ер нь цаашид ер нь энэ мэтчлийн тендерээр нь зарлагдах болов ер нь ямар бүтээн байгуулалтын ажлууд одоо эхний ээлжинд хийгдэх талаар та мэдээлэл авсан байж. Үүнтэй холбогдуулаад талбай дээр ажиллах хүмүүсийн ажилчдын орон сууц одоо сэндвичийн барилга гээд 350 байна уу 400 орчим сая төгрөгийн тендер бас зарлагдана. Талбай дээр ажиллах лаборатори нөгөө далан байгууллагатай холбоотойгоор далангийн бетон зураг марка хангаж гинөө гүүрний ажил бетон хийц металл хийц гэдэг бүх лаборатори талбай дээр байх ёстой. Үүнтэй холбоотой бас цааш тендер зарлагдаад энэ Эрдэнэ-Мөрөнгийн төслийн ажлыг цаашд өргөжлүүл явах шаардлагатай тийм ажлууд хийгдэнэ. Төсөв хөрөнгөний талаар бас жоохон тодруулж ярил. Төсөв Бүгд найрамдах Хятад ард улсын Экзим банкны 265 сая долларын зээлээр хэрэгжиж байгаа төсөл одоогийн байдлаар бол Баруун 3 аймаг дөрвөний усан цахилгаан станцыг оролцуулахгүй бол Оросын холбооны улсаас цахилгааны импортоор авч байгаа. Энэ 90 мегаватт станц Баруун 3 аймгийг цахилгаан эрчим хүчээр хангахад том ач холбогдолтой ийм төсөл юм байна. Тэгэхээр бол Монголын тал одоо магадгүй энэ одоо тээврийн хэрэгслээс ахуулаад өөрсдийн талаас гарах зардлуудыг бол бас хариуцсан ажиллаж байгаа гэж ойлгоод байна. Тий. Монголын талын хөрөнгө гээд Монгол улсын төсөвдөр тавигдаад энэ төсөл 5 орчим жил үргэлжлэх ийм төсөл юм байна. Энэ төсөл хэрэгжээд энэ төсөлтэй холбоотой энэ унаа тэрэг бусад байшин барилга шийдэгдсэн бүх хөрөнгө шинээр байгуулагдах Эрдэнэ-Мөрөнгийн усан цахилгаан станцын хөрөнгө болоод ажил үйлчлэгэнд шаардлагатай ажлаа хийгээд ингэж явах юм байна. Дулааны одоо дулаан цахилгааны үн нэмэгдсэнтэй холбоотойгоор бас асуулт байна л да. Энэ дулаан цахилгааны үн нэмэгдсэн өртгүүдээр одоо ямар засвар үйлчилгээнүүд гэдэг юм уу? Энэ хөрөнгийг бас юунд зарцуулж байгаа талаарх мэдээлэл өгч тавлах болов. За цахилгааны үнийн өсөлтөй холбоотойгоор орлого тал нь бол цахилгаан түгээхтэй дамжуулахтай цахилгаан станцууд, уурхаанууд тэр нүүрсийг татж байгаа төмөр замтай холбоотой тэр байгууллагуудын орлого дээр л нэмэгдэнэ. Манай байгууллагатай холбоотой манай байгууллагын орлогод бол цахилгааны үн өссөн, дулааны өссөнтэй холбоотой ямар ч орлого нэмэгдэхгүй. Харин бид нар бусад аж ахуйн нэгж хэрэглэгчдийн адил цахилгааныхаа төлбөрийг төлөөд, дулааныхаа төлбөрийг төлөөд ингэж явдаг.